За хоёулаа дараагийн гоё сэдвээ яриадах юм. За энэ сэдв маань ийм нэг сэдв байна. Өсөлтийн үйл явцтай итэг. Энэ байгаа заримдаа энэ үү бид нар ямар нэг юм эхлүүлчихэд нэг жоохон юм болохгүй болохоор уран муглаар шантраад болиулчихэд аюу хэцүүтэй. Нэг шийдвэр гаргачээ дараа нэг юм улбайгаал нэг юм болиулчихэд гэдэг байхгүй яг trust process байгаа байхгүй. Заримдаа нэг юм дуустал нь ерөөсөө хийж чадахгүй. Өө эн чи одоо юм төрч чадахгүй юм байна. Тэ? Тэгэхээр энэ ингэж байгаа юм чи ингээд болоо шалтгаан цоочоод бид нар болиулаад байгаа байхгүй. Тэгэхээр бизнес хийж байгаа хүн яг жинхэнэ өсөлт гэдэг маань яг жинхэнэ утгаар ямар байдгийг тодорхой хэмжээний алдаа байх ёстой байхгүй. Тодорхой хэмжээний чиний мэдэхгүй юм байж ээж энийг би хийж мэдэхгүй. За бизнес хийж мэдэхгүй юм чи. Одоо ийм хүн танихгүй юм чи. Ийм зах зээл нь байхгүй юм чи ингээд гутаа тэрийг ингээд болиулаад өгөх. Нэг жоохон юм одоо мэдэхгүй ч юм уу чадахгүй ч юм уу нэг чаленж ороод ирлээ дээ. Тэгэхээр өсөлтийн үйл явц дотор чинь болоод байгаа тэр чаленжид бид нэр итгэж чадахгүй буяа боли наатах бизнесээ болиулъя гэдэг ингээд амжилтанд хүрэхээс өмнө болиулаад идэх байхгүй аюу ядаргаатай. Тэгээ маш олон бизнесүүд тийм нэг жоохон ойр зүрийн одоо нэг асуудал болоо за одоо нэг гайгүй ганцхан нэг одоо тэг ханган нийлүүлэгч гэдэг юм уу нэг юмных нь үн нэмэгдлээ. Зах зээл ч өөрчлөгдөд нэг үн нэмэгчлээ гэж бодъё тий. Чиний одоо урд нь хэрэгжилж авдаг байсан хямдхан үн чинь жоохон өндөр үнэтэй болчлоо. Тэгэн гут энэ үйл явцтай итгэж чадахгүй одоо байхгүй. За тэгэл ашиггүй болчих юм чи болиул. Тий. Тэгэн гут яг жинхэнэ нөгөө өсөлтийн үйл явц ямар байх вэ? За энэ зардлын өсөд байгаа бол бид нар энэ дээрээ сайжруулад өгчий гэдэг өсөлтөө давхар хийхгүй байгаа байхгүй юу? Тэ энийг болиулаад байгаа. Маш олон хүмүүс аюу амархан бууж өгчөөд байгаа. Нэг эхний нэг ганц 2 жил орж исэн. За тэгээд нэг гоо гайгүй явж ах шиг шинжтэй байсан. Тэгээд байжсэн чинь одоо манай нэг партнер ингээ болиё гээд тэгээд бид нар нэг гайгүй болж исэн гэрээ контракт нь дуусаад тэгээд бодолцсон. Нөгөө бизнесүүд ерөөсөө ямар ч тэр өсөлтийн үйл явц одоо дараагийн түвшинд нь бид нар яах вэ гэдэг төлөвлөгөө авахгүй. Сүхүртл унтал үхэр амар гэдэг шиг тэгж явах гэдэг юм уу хайшаа. Тэгэхээр ямар нэгэн өсөлт гарна бизнес гэдэг чинь байнгын өөрчлөлтийг хилээд байна шүү дээ. Тэгтэл тодорхой чаленж гараад ингээд явах үедээ тэрэндээ итгэж чадахгүй тэрнийхээ дагуу хөгжүүлэх хэмжээний шаардлагатай юмнуудыг бид нар бодож чадахгүй. Тэгэл тийм байсан одоо тухайн үедээ нэг гайг байсан. Тэгээд овоо ашигтай үжээснаа тэгээд дараа нь болохгүй болгоцсон ч гэдэг юм уу. Иймэрхүү шин чанарууд маш их байгаа байхгүй. Тэгэхээр альва юм дээр одоо бизнес эхлүүлсэн ч гэсэн за нэг жоохон оролдож үзээ за болохгүй мэн бид хэлэхгүй мэн над ч аяа ядаргаатай юм байна. Тэг ингээ болиулчаад байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ ядаргаатай санагдж байгаа чи ямар нэг юм мэдэхгүй байна гэсэн. Чи энийг дийлэхгүй байгаа бол ямар нэгэн асуултын хариултыг олохгүй байна. Ямар нэгэн сайжруулаад хийх ёстой нэг уналтын моментуудыг бид нар тэр нэг өөрчлөлтүүдийг итгэж чадахгүй байгаа байхгүй. Одоо бид нар хүмүүсийг түрүү жилийн зарим ингээд миний бизнес гэдэг хөтөлбөр техник жилдээ аюугай амжилттай оролцоод тодорхой үр дүнгээ ингээ гаргаад аюу атайхан явж исэн хүмүүс за ойлгочлоо ерөнхийдөө болчлоо. Тэгээ яг ингээд хөтөлбөртөө ингээд бүтэн 5 жил суух бид нар дэмжлэг тусалцааг ингээд өгөөд ингээд яваад байгаа байхгүй. Нөгөө хүн чи айл хэдийн нөгөө одоо нэг жоохон чаленж байгаа тухайн үед нь байжсэн за нэг оролдож үзээд яажсэн чи бас нэг жоохон дутуу юм байгаа тэрийг нэмээд ингээд сайжруулах юмнуудаа хийхгүй ингээ өсөлтийн явц дээр голоосоо буугаад өгöd байгаа зарим нөхөдүүд ингээ сонсогдоод байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ч нэг оролдож өгсөн хэдэн бизнесийн сегнүүдтэй бизнес гэж нэрлэхэд аюу хэцүү нэг оролдоод үзсэн хэдэн үйлдэлүүдийн сегнүүдтэй л байгаа байхгүй. Тэгэхээр жинхэнэ тэрийг өсгөх хэмжээний дараагийн процесс руугаа ороод явах биш. Тэгэл тэр чигээрээ бизнес хийх юмнуудаа ингээ болиулах гэдэг тийм шин чанар жоохон үнэртэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яагаад вэ гэхээр нэг юм оролдоод үзсэн яваад байгаа мөртлөө trust process гэдэг юм ерөөсөй байхгүй байгаа хгүй. Тухайн бойжилтын өсөлтийн процесс гэдэг чинь өөрөө тэр чигээрээ одоо давхар тухайн үнийг одоо чаленжид оруулах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нэрт яг тэр хэсэг дээр энэ бизнес болохгүй юм байна гэдэг нөгөө овоо гайгүй болж исэн бизнесээ болиулаа боднаа зах зээл чинь бүтэхгүй юм байна наадах чинь чадахгүй юм байна. Тэрс би энэ дээр би юуг нь болохгүй байна гэдгийг сайжруулад хийх юмыг бид нар болиулчихад байгаа байхгүй. Тэгэхээр яг өсөлтийн процесс одоо нэг жоохон борлуулалтыг хэдэн төгрөг олчлоо тэрийг сайжруулъя гэд нэг хүн жоохон reject хийгээд юм уу нэг хүн жоохон юу авахгүй за эдгээр ингээд юу авахгүй маань авахгүй юм байна. Манай энэ өрсөлдөгч нар ингээд орж ирээд олон хүмүүстэй би овоо гайгүй явж исэн чинь миний өрсөлдөгч энэ бусад бизнесүүд бусад лангуунууд яг надтай адилхан юм аваад ингээд болохгүй болгочлаа. Тэгэн гутаа өөрсдийнхөө өсөлтийн үйл явцыг ингээд өргөжүүлээд хөгжүүлээд явъя гэдэг юм дээр шууд уналт хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зах зээл одоо болохгүй болчлаа. Болио явчихж байгаа байхгүй. Ерөөсөө тийм
одоо энийг ахиулаад би энийг мэдсэн байгаа юм чинь энийг ахиулаад дараагийн түвшиндөө би ингэж хийх ёстой юм биш билүү гэдэг асуултан дээр шууд л за одоо болохгүй юм байна надад чи болцсон дууссан болиул явуул. Ерөөс аюу амархан бууж өгöd байгаа байхгүй. Өсөлтийн процесстэй итгэхгүй байгаа хүн маш амархан бууж өгöd байгаа байхгүй. Нэг жоохон юм оролдож үзчихэд тэ жоохон болохгүй болонгууд нэг ч болцсон юм шиг царайлаад тэгээ явчихад байгаа байхгүй. Тэгээ маш олон хүмүүсээс ийм яриа сонсогдож байна. Бидний одоо энэ лайв хийгээд ингээд маш олон хүмүүстэй зүүм хийгээд ингээ ярилцаад үзэхэд яг жинхэнэ өнөөдрийн Монголын бизнесийн зах зээл дээр болохгүй байгаа хүмүүсийг ингээ яриагийн сонсголоор яг өсөлтийн явцдаа итгэж чадахгүй байхгүй. Өсгөх хэмжээний дараагийн төвшинлүүгөө оруулах хэвээр ажлуудаа хийгээгүй яг тэрийгэ давтаал тэгээ сайхан. Тэгээ болохгүй болчлаа гэдэг баахан шалтгатай болсон. Яг гэж байгаа бид нар одоо баахан шалтгаанууд хуурж овоож идэж амьдрах гэдэг юм яах гэдэг юм. Эсрэг утгаараа бид нар нэрээ яг тэгээд авахгүй өсөлтийн явц гэдэг чинь тодорхой хэмжээний уналт агуулна гэдгийг ойлгохгүй одоо. Тодорхой хэмжээний чаленжийн асуултыг асуугаад сайжруулах хэрэгтэй үсэг бол байхгүй байгаа. Яа. За манай болроо юу гэж хэлмээр байна. Яа. Дасгалжуулалтын академийн одоо хөтөлбөр энэ сэтгэлгээний асуудал нөгөө growth mindset, fixed mindset-ийг яг энэ дээр гарч байгаа байхгүй тий. Яг өсөө хөгжих сэтгэлгээ. Одоо бид нар нөгөө flow theory гэдэг одоо flow онол гэж байгаа шүү дээ тий. Михай гэдэг одоо юуны эрдэмтэн flow онолыг яаж яасан гэхээр яг ур чадвар бэрхшээлийг яг даван туулах энэ хоёр дээр яг хүний нөгөө амжилттай явах уу флоуд орно гэж яриад байгаа тэр юмнууд явагддаг байхгүй. Тэрийг дасгалжуулалтын академи бүх хөтөлбөртөө маш гоё шингээж өгсөн. Яг энийг л дахиад одоо айгүй гоё энэ одоо бизнес тэр бүмтэн болох алтан дүрмийн 2 дахь гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Бид нар яг яагаад дасгалжуулалтын академи боловсрлоор дамжуулж одоо 3 сая хүмүүс сэтгэлгээний ядуурлаас гаргах вэ гэдэг чинь энэ цөмөн явж байгаа байхгүй. Бид нар нэг жоохон бэрхшээл байждаг. Тэгээд ур чадвар тэг хэдий ч баг байгаад өөрийгөө чаленж сарах юм бол тэр хэмжээгээр л хүн угаасаа одоо паникнд орох, стресст орох нь аргагүй шүү дээ тий. Хэдийгээр урд маш их мэддэг хүмүүс байдаг. Тэгчээ тэрийгээ одоо ерөөсөө сориод бизнес хөгжүүлэх үү, өөрийгөө сорьё гэж бодохгүй. Энэ хоёрын одоо юун дээр гэдэг юм уу яг тэр нэг одоо өсөн хөгжих сэтгэлгээн дээр байхгүй одоо зоон дээр гэдэг юм уу тэр одоо юун дээр олон хүмүүс одоо байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ юунд хамгийн гол нь бизнес хийж үзээд үзснийхээ хэрээр өөрийгөө чаленжид оруулаад бэрхшээл ба боломж гэдэг шиг бэрхшээл ур чадвар хоёр бол ерөөсөө энэ гайхалтай одоо бизнесийг бүтээхэд өөрийгөө өсгөхөд яадаг гэдэг энэ л юм л яваад байна гэж хараад байна л да. Яг зөв. Тэгээ бас нэг юм одоо энэ итэг гэдэг юм айгүй чухал байгаа байхгүй. Ер нь ингээд би хаашаагаа явж гинэ гэдэгтээ ерөөсөө бид нар итгэхгүй байгаа байхгүй. Би миний очих гээд байгаа газар яг хичнээн гоё том өрөөдөлтэй байж байгаа тэрийг болиулчиад байгаа байхгүй. Бид нар хичнээн гоё санаачлаад эхлүүлэхтэй болохоор айгүй сайхан худлаа ярьж байгаад яаж хийж байгаа хөөрөөд эхлүүлчихэд байгаа. Хэдэн төгрөгөө худалдаж аваа. За энэ лөө орчий гэдэг энэ бизнес рүү хийгээд шийдвэр гаргасныхаа дараа нөгөөдхөн жоохон юм бүтлгүүтэй л эхлэн гут нь за болохгүй юм байна чадахгүй байна энэ зах зээл нь энэ өөрчлөлтөд тэглээ болиулаад байгаа юм чи дандаа итгэлээс эсрэх хамааралтай байгаа байхгүй. Тэгээ яг бид нарыг цаашаага хөгжүүлэх тэр итгэл гэдэг маань энэ бизнесийг авч явдаг. Тэр итгэж байгаа хүн чинь юмдаа хүрэгдэг байхгүй. Тэгэхэд бид нар яадаг вэ гэхээр итгэлээ айл хэдэ хайцсан байдаг. Тэгээд ингээл нэг хідэн мэдээлэл жоохон юм өөрчлөгдөн гут нь бид нар тэрийгээ за болохгүй юм чадахгүй юм байна гэж айл хэдийн итгэлээ алдчихад байгаа байхгүй. Тэр нэг итгэлээ энэ нэг гоё овооныг эхлүүлж ийснаа тэгэл болохгүй болгочоод яваад идэв чинь энэ нэг асуудал яг энэ дээр байгаа байхгүй. Тэгэхээр нэг баахан бизнесийн сэгнүүдтэй болоод байдаг хүмүүс яг энэ итгэлгүй хүмүүсийн шин чанар байхгүй. Баахан юмнууд оролдоод за эдийн юм хийх гэж үзсэн гэдэг юм чи дандаа тэр итгэлгүй хүмүүсийн дүр төрх харагдаад байгаа юм тий.